өрхийн имлэг ерөөсөө хамгийн анхны үүсэлгийг бол хийж хамгийн анхны одоо анх шатны маягтнуудыг бол бөглөж анхны шинжилгээ хийж байгаа учраас тэр шинжилгээг бол одоо маш чанартай хариуцлагатай хийх юм бол энэ одоо асуудал маань бол цаашаа ингээл одоо оншин баталгаажуулаад тухайн жирэмсэн бол одоо хэрвээ халдвартай байх юм бол эмчилгээнд бол ороод ингээд төрөлхийн дэмбэ өвчин одоо өвчтөе хүүхэд төрөхөөс бол урьдчилан зэрэглэхийн арга хэмжээ болол явчихж байгаа. Өрхийн одоо эрүүл мэндийн төвүүд ер нь гол хийгдэх ажил маань бол нэгдүгürt энэ эрт одоо тэмбүү өвчнийг эрт илрүүлэх. Энэ дээр бол гол нь анхаарах хэрэгтэй. Ягаад гэвэл тэмбүү өвчин хожим үед бол маш их олон төрлийн хүндрэл гардаг учраас эрт үед нь бол эмчлэх нь хамгийн чухал юм байна гэдэг тал дээр бас өрхийн имлэг маань анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь болохтой зэрэг нөгөө иргэдэд болон өсвөр үеийнхэнд энэ эрүүл мэндийн боловсрол олох тал дээр бас тодорхой хэмжээний ажлуудыг бол зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл өсвөр үеийнхэн маань бол одоо энэ бэлгийн замаар дамжих халдварын хор уршигын талаар бас мэдлэг бол бага байдаг. Тэгээд энэ эрсдэлт бол өртгөн их байдаг. Тийм учраас өсвөр үеэс нь эхлээд энэ бэлгийн замаар дамжих халдвар маань ийм хор уршигтай юм. За энэ халдвараас өөрийгөө одоо сэргийлэхийн тулд тодорхой хэмжээний одоо мэдлэгтэй байх мэдлэг одоо хандлага дадлыг бол өсвөрийн төлөвшүүлэх төр тодорхой хэмжээний ажлуудыг бол зохион байгуулах бас үрдөнтэй юм гэж бодож байна.